Улаанбаатар хотод шилжин суурьшиж шинэ сургууль соёлдоо орохдоо шинэ ангидаа өөртөөгөө маш адилхан охинтой таарсан нэгэн охины тухай түүхийг ярихад бэлэн болж байна. Эрдэнэт хотод төрж өссөн солонгоо охин аав ээжийнхэн бизнес дампуурсан учраас аргагүй ирэхэд Улаанбаатар хот руу шилжин суурьсан байдаг. Аавынх нь төрсөн ах нь Улаанбаатар хотод авцасурын чиглэлээр аваа амжилттай яваа учраас дүүдээ бас ажлын санал тавьж хүрээд ирээ наана одоо юу хийх гээд байгаа гэдэг үгийг хэлсэн. Хамгийн гол нь энэ нүүлгэн шилжүүлэлт одоо хамгийн хэцүү туссан хүн гэх юм бол энэ солонгоо охинд байгаа. Ягаад тэгэхээр Эрдэнэт хотод төрж өссөн тэндээ сургууль соёл найз нөхөд юм болгон тэнтэй холбоотой охин гів гинэтэл одоо эцэг эхийн шийдвэрийг дагаад Улаанбаатар хотод ингээд ирнэ гэдэг бол өөрөө үнэхээр хэцүү. Энэ зүйлийг ээж аав нь бол мэдж байгаа. За өглөөр сургуульд нь хүргэж өгөөд аав нь хэлж исэн. Бид нар чамд итгэж байгаа. Чамд бүх зүйл хэцүү байгааг мэдж байна. Гэхдээ чи энэ бүх зүйлийг давж чадхаар өнөөдөр чиний хичээлийн эхний өдөр өнөөдрөөс бүх юм одоо чигдрээд гоё болно. Энэ чамаас шалтгаална гэдэг үг хэлээд аав нь сургууль дээр нь буулгадаг. Ер нь солонгоо охин наашаа хот хүртэлх замдаа ерөн гунигтай явсан. Гэхдээ аав ээжтэй хайртай учраас амьдралын нөхцөлөд ингэж таарж байгаа учраас тиймээ аваа мэдж байгаа баярлаа гэдэг үгээ гунигтай ч гэсэн хэлээд аав ээжийнхэн сэтгэлийг засаад явуулсан. За ингээд өөрөө сургууль руу алхсан. Сургуулийн үүдэн дээр ирэхэд яхаарахгүй тухайн сургуулийн захирал болон сургалт хариуцсан менежер өглөө хүүхдүүдийг ангаар нь бүртгээд оруулж ирсэн. За ингээд шууд тэр хоёр дээр явж шинээр ирсэн сурагч солон гэдгийг хэлэхэд тэр хоёр түүний ховийн хэргийг өмнөх өдөр нь бас үзэж танилцсан учраас асуудал байхгүй чамайг ирэхийг хүлээж илээ. Одоо тэгээ сургууль соёлтойгоо өнөөдөр сайхан танилцаад аваарай. Энэ сургуулийн менежер одоо чамд энэ сургуулаа сайхан танилцуулна гэж одоо захирал нь бол ерөнхийдөө нэлээд сайхан дотно ээлдэг өгтөж авсан. За сургуулийн менежер сургууль дотор явж энд одоо ийм анги танхим ийм багш нарын өөрөө ингэж идэж уудаг галтайгаа биеийн тамирын заад гих мэтийн бүх зүйлийг хэлээд хамгийн гол нь нэрлэгдэж санаад зовхон байхгүй асуух юм бол хизээч чамаагүй хурж ирээрээ мөн ангийнхаа найз нөхөдтэй сайхан уулзаад дотн танилцаарай. Тэд нар чадахгүй мэдэхгүй юм байхгүй бүгд чам туслах болно. Ер нь манай сургуулийн хавьтаа дүүрэхтэй байхгүй ээлдэг зөв хандлагатай хүүхдүүдээр дүүрэн юм сургууль байгаа. Чи ч бас тэд нарын нэг болно гэдэгт бид нар итгэж байна гэдгийг хэлдэг. Ингээд сургуулийн менежер түүнийг одоо ангид нь хүргэж ирсэн. За ангийн багш нь бол ангийн хүүхдүүд аль хэдийн одоо сургууль соёлдоо хичээлд орчихсон байсан. За хаалгын зөөлөнд огшиж ороод багштай мендлээ одоо хүүхдүүдэд нь танаа ингээд ирж байгаа солонгоо гэдэг одоо энэ охиныг сайхан хүлээгээд аваарай. Тэгээ та бүхэн сайхан танилцаарай гэдгийг хэлсэн. За сууж ирсэн хүүхдүүд сайн байна уу? Давтаа морис солонгоо гэдэг үгийг хэлээд бүгд алга ташсан. За алга ташаад бас зогсохгүй нэг сонир үйлдэл болсон. Тэрний үхээр тэр хүүхдүүд солонгоог хараад маш ихээр гайхчихсан. Яагаад гайхчихсан юм бэ гэдэг нь одоо тун удахгүй ил болно. Ингээд ангийн багш нь солонгоотой танилцаад ер нь түүнд өөрийнхөө суух сандлыг зааж өгсөн. За хичээл нэгэнд эхэлсэн байгаа учраас шууд одоо хичээлдээ орё гэдэг хэлсэн. Сургуулийн менежераас дэмжиж толгойд өгсөн. За 3 дугаар игнэний 4 дугаар сандал дээр очиж суугсан. За 4 дугаар сандал руу алгаад очиход одоо нэгэн охин цаашаа зүнхүү удлаад юм хийжсэн. За ингээд тухайн охины хажууд очиод хоосон сандалд суух үе тухайн охин бас эргээд тэр хоёр харц мөргөлдөд үнэхээр имэйл гайхаж зэл өгөрсөн. Яагаад гэхээр тухайн сууж байгаа охины одоо дүр төрх царай одоо ер нь байгаа бүх юм солонгоо гэдэг охин дуусны тусалмтай адилхан байсан. За солонгоо бол үнэхээр гайхсан. Солонгоо гэж хэлээд өөрийнхөө гарыг явуулгаад өөдөөс нь намайг сэлэн гэж бас түнтэй гар барьдаг. Гэтэл арын ширэн зүүжсэн эрэгтэй эмэгтэй хоёр хүүхэд энэ хоёр чи ихрүүдийн биш үү гэсэн үгийг хэлдэг. Ерөнхийдөө өөртөөгөө адилхан хүнтэй өөрөө нүр тулна гэдэг хэм болгонд бас мэдэгдэхгүй авж үзээгүй сонин мэдрэмж байх бах. Яг ихэр хүмүүс бол энэ мэдрэмжийг мэдэх байх. Энгийн манайд бол мэдэхгүй шүү дээ За ямар ч үс нэг иймэрхүү айхтар шок болсон. За ангийн багш болон сургуулийн менежер Сэлэн Солонго хоёр бол нэлээд төстэй царайтай байгаа наа гэдгийг бол шууд мэдсэн. Ийм учраас аав ээжээс нь асуудаг юм уу та гэж хоорондоо чиг зүг хэлдэг.
За хоёр ихэр эмшиг охин сайхан танилцсан. За хичээлч маш сонирхолтой эхэлсэн учраас ерөнхийдөө цаг гарны дараа энэ хүүхдүүд нэлийн бас дотн болчихсон бэм лугаа хараад нэмсэглээд одоо завсарлага авсан. За завсарлага аваад ангийн багш нь одоо тэдний эцэг эхчүүд сургууль дээр ирсэн байгаа. Тоо хоёр доор байдаг хөгжмийн заалны хажуудлах цайны газар хурдан яваад очоо гэдэг үг хэлсэн. Солонгол одоо хөгжмийн заалыг ч мэдэхгүй байсан учраас одоо сэлэнгээр газарч тухайн одоо зааланд яваад очиход өөрсдийнх нь аав ээжүүд нь ирчихсэн хоёр ширээний ард бүгдээр ол зогсож исэн. За ингээд тэр хоёрыг хараад бүгд мэл гайхаж сэлхүүрсэн. Яагаад тэгэхээр одоо төөлвөлтөө нэг тоолвол нас нэг гихчээр энэ хоёр охин одоо усны тусал юм шиг юм адилхан байгаа нь олон хүний анхаарлыг татсан. За аав ээжүүд ч одоо хэсэг цог тусаад одоо тухайн хоёрыг бас андраахгүй тул хоёрын цааны газар хүссэн юм аваад тийш очиж сууж бид нэр бас нэг томчуудын хооронд ярих яриа байна. Тэгээ ирэхэд та бүхэнтэй холбогдожоо гэдэг үг хэлдэг. За ингээд охтууд цаашаа ширүүр явсны дараа ээж аваад өөдөөсөө хараа нүрээ улалзуулан одоо сэлэнгийн ээж нь шууд тэр хоёроос л асуудаг. Та хоёр солонгоог өргөж авсан тийм үү гэдэг үг хэлдэг. Тэнгүүд солонгогийн аав ээж хоёроос үнэхээр их гайхаж тийм та яаж мэдсэн бэ гэдэг үг хэлсэн. Яагаад тэгэхээр сэлэнгийн ээж аав нь одоо олон жилийн өмнө асрах газраас одоо нэгэн охиныг бол өргөж авсан. За энийг охиныг өргөж явхад бас ихрүүд гэдгийг бас сонсч ирсэн. Гэхдээ тухайн үедээ нэг л хүүхэд өргөж явах амьдралын бололцоо байсан учраас нэг хүүхэд сонирхож яваа гэдгийг бол хэлж ирсэн байдаг. Тэгээ тухайн үеийнх нь асрах газрын удирдлагууд нь магадгүй хоёр хүүхдийг зэрэг одоо өрчлүүлэх нь хэцүү гэж үзсэн үү яасан. Хоёр өөр гэр бүлд одоо энэ охтуудыг нэгээр салгаж өгсөн юм байна гэдгийг тухайн үеийн одоо эцэг эхийн одоо энэ уулзалтаар бол одоо хоорондоо ярилцаж ойлголцсон. Тэгээ хамгийн одоо гол шийдвэр юу гэж гарсан бэ гэхээр жинхэнэ одоо нэг ихэр одоо охтуудыг салгаж хоёр өөр гэр бүлд одоо ингэж хувааж явуулсан өөрөө бас их гонигтай төв болсон байна. Тэгээ энэ хоёр охиноос бүгдээрээ нийлж яваад уучлалгүй тэгээд эргээд ингээд уулзсан эгчдүү хоёр ингээд нэг баг болж чадсан бол үнэхээр гоё санагдаж байна. Тэгээ хэдүүлээ энэ хүмүүсд одоо бүгдийг үннийг хэлээд уучлахгүй яа гэж хэлдэг. Тухайн үед аав нар бас санаа нийлж ирсэн ээж нартай. Тэр нь юу гэжсэн бэ гэхээр ерөөсөө хувь тавилан цаг хугацаа бүх юм тэр тусмаа үнэн гэдэг зүйлийг дарах тусам үнэн өөрөө ил гарч ирдэг гэж үг байдаг. Тэгээ яхахгүй энэ охтууд нэг сургуульд нэг ангид ингэж орж ирнэ гэдэг бол угаасаа цаанаасаа хувь заяа тавилантай холбоотой асуудал юм байна. Энэ хоёр одоо үнээс хойш салахгүй сайхан бие биенээ мэдээд явах одоо цаг нь болцсон юм байна. Энийг бүгдээрээ хүлээн зөвшөөрөх ёстой юм байна гэдэг дээр бол дөрүүлээ дуу хоолой нийлсэн. Тэгээд үргэлжлүүлээд мөн одоо хоёр гэр бүл хоорондоо улам сайхан нэгт явъя Одоо таны охин бол миний охин бол таны охин мэт одоо энэ хоёрыг одоо дөрвөлээ сайхан хайрлаж халамжилж одоо том болтол нь бүх хүчээ дайчилъя гэдэг дээр бас одоо бүгд санаа оноо нийлж. Ингээд сургуулийн менежер болон ангийн багшд одоо эцэг эхчүүд нөхцөл байдлыг бол маш сайн тайлбарлаж одоо хүүхдүүдийг тарж явсны дараа тухайн хоёр охиныг ангид дуудаж оруулсан. За ангид ороход бол хоёр талын аав ээжүүд багш нийгмийн ажилтнууд бол ирчихсэн сууж ирсэн. Дээрээс нь сургуулийн захирал бас орж ирсэн. Тэгээд хоёр охин бол гайхсан л да юу олон баахан одоо хариуцлагатай албан тушаалтууд цугулж өгсөн. За тэгээд бүгд одоо сэтгэлд нь уярсан хүмүүсээс учраас учир байдлыг бол тайлбарласан. Сэлэн солонгоо хоёр бол багасаа айлын ганц хүүхдүүд учраас ахтай ч юм уу дүүтэй ч юм уу болохыг бол хүсдэг байсан. Тэгээ хувь тавилангаар одоо ах トゥ заяагаагүй учраас ерөнхийдөө айлын одоо ганц охтууд чихээр бол амьдралыг одоо өнгөрөөж ирсэн байдаг. Тэгээд ингээд бүх юм сайхан тайлбарлаад энэ хоёр охин өөрсдийгөө нэг одоо эсийн ихрүүд нэг асрамжийн газар бас тодорхой цаг хугацаанд байж байгаад хоёр хувь тавилангаар хоёр өөр айлд үрчлэгдээд явсан гэдгээ мэдээд одоо хоёр биенээ тэрч ихэр татан уйлсан, бие биенийгээ олсон. Тэгээд одоо өөрсдөө үнхээрийн хангалуун байгаагаа бол хэлсэн, аав ээжтэй гомдоогүй бүх зүйлийг ойлгож байгаа гэдгийг хэлсэн. Сэлэнгээ гэдэг охин бол бүр багасаа өөрийгөө ер нь энэ айлд үргүүлж ирсэн гэдгээ ер нь багасаа бол гадралдаг байсан. Солонгоо бол өсөө мэддгүй байсан байлээ. Тэг ямар ч байсан энэ өдрөөс хойш энэ хоёр бол одоо үнхээрийн сайн найз нөхөд болж
одоо гарсан орсон ч цугтаа хичээлдээ хамт явж хамаг юм бол хамт хийж эхэлсэн. Үнэхээр юм бас гоё байсан. Магадгүй алдсан он жилүүдээ эргээд нөхж байгаа юм шиг өдөр шөнөг бол хамт одоо ингээд явж ирсэн. За нөгөө талын аав ээж ч гэсэн тэрний энийг хүүхэд гэдэг хам байхгүй яг л өөрсдийн охин шиг хайрлаж хоёуланд нь одоо бэлгэсэл тоолонд орож айлтгаар өвтэй тухтай байхыг хүссэн. Солонгогийн аав ээж Эрдэнэ дотоос наашаа нүүж ирэхтээс амьдралын боломж олцоо муу бизнес интернет дампуурсан санхүүгийн хувьд бол нэлээд асуудалтай байдаг бол мэдчихсэн. Сэлэнгээгийн аав ээж бол өнөөхдөө бас өөртөө хөлдөө олчихсон хотын залуучууд байсан учраас одоо тэдний гэр бүл туслан дуртаяа гэдгээ бол хэлж байгаа. Мэдээж одоо энэ хоёр айлын хувь тавилан одоо өөр удам ингэж таарж байгаа учраас биендээ нэг цэцэргээд ихэрхээд ахархаад мөнгөөрөө дуудалцаад байх тийм ямар ч шаардлага байхгүй. Зүгээр бүх юм үнэн биенээсээ нуухгүй зүгээр л энэ хоёр охины төлөө дөрвөн бие одоо амьдарч байгаа юм шиг юм амьдралыг бол үзэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө юу гэж хэлэх гээд байгаа юм бэхээр энэ түүх биднэрт одоо хорвоо ертөнцийн болж байгаа үйл хөдлөл одоо цэг таслал бүхэн хоорондоо хизээ нэгэн цагт ямар нэгэн байдлаар холбогдох магадлал өндөр байдаг учраас магадгүй өнөөдөр уулзж байгаа хүнтэйгээ муудалцдгүй маа гэхээр ядаж гай болдгүй маа тус болдгүй маа гэхээр ядаж гай болохгүй хүн шиг амьдрах юм бол эргээд магадгүй энэ хорвоо эргээд та бүхэн бас нэг цэг дээр очлоо гэхээр биентэйгээ уулзах нүртэй байгаа чи гэдгийг энэ түүх бидэнд бас харуулж байгаа. Тэгэхээр хорвоо ертөнц цаг хугацааг ер нь хүн яг тэгнэ гэсэн тийм баримжаа тооцоо байхгүй учраас өнөөдрөөс эхлээд хүн болгон ер нь зөв бай гэж хэлээд байгаа. Нүднээс далдч зөв бай, ээлж зөв бай гэдгийг одоо энэ түүх минь бол харуулж байгаа. За энэ өдрөөс Сэлэнгээ Солонгоо 2000 наснд бие хүртлээ үнэхээр сайхан одоо нөхөрлөж нэг ихэр нэг одоо ихч дүүс мэт сайхан амьдралыг одоо туулж одоо өнөөдөр их сургуулийн одоо босгод татавж байгаа. Тэгээд ямар ч байсан нэг иймэрхүү болсон бодит гоё түүхүүдийг та бүхэндээ маш товчхон энгийн үг хэллэгээр элдв эдит ямар нэгэн монтаж өнтер байхгүй шууд нэг ямсгаагаар явж байгаа учраас бас нэг янз янзын жижиг сажиг алдаа өнтер бол гарч магадгүй. Тэгээд та бүхэн тэр жижиг зүйлүүд дээр тэгэлдээ дээлгүй үргэлжлүүлээ сонсоод гоё түүхэд сувгийнхаа дардаг барьдаг юмуудыг сайхан тултал дараад үнэхээр сэтгэлд чинь хүрсэн одоо хөдөлмөр өр бүтээлийн минь үнэлмээр санагдвал миний хаан банкны данс руу цай кофений мөнгөс шилжиж болно шүү гэдэг одоо үг хэлээд өнөөдрийн гоё түүхөө дуусгаж байна. Та бүхэн тэгээд орж гараад ойрхон байж байгаа дараагийн гоё түүхүүд араараасаа угсраад орж ирнэ.